За сайн байцгаана уу нэмэт ЗВ Солонгос улсаас мэнджилж байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ амласан ёсоор Солонгос улсад гадаад оюутнууд анагаахаар сурах боломжтой юу гэдэг асуултанд цөмөрө видеогоор хариулъя. За тэгээд мэдээж боломжтой гэвэл боломжтой. За үүн дээр ахаад нэг хэлэх зүйл байна. Юу вэ гэхээр маш олон оюутнууд одоо Солонгос улсад тийм мэрэгжил байгаа юу? Одоо дуучнаар сурч болох уу, жүжигчнээр сурч болох уу, хуулиар сурч болох уу, анагаахаар сурч болох уу тий? За тэгэл ерөнхийдөө бүхэл төрлийн мэрэгжлэр сурч болох уу гэж надаас асуугаад байдаг. Тэгэхээр бүх мэрэгжлэр сурч болно гэж хэлмээр байна. Яг л Монголтай адилхан шүү дээ. Та нар одоо Монголд одоо жишээлбэл МУИС одоо өчнөө олон мэрэгжил сургуулиуд байдаг шүү дээ. Бүх мэрэгжил тэрч утгаараа ерөнхийдөө дэлхийн бүх улс орнуудтай адилхан Солонгос улсад ч гэсэн маш олон ихтэй сургуулиуд байдаг тул бүхий л мэрэгжлэр сурч болно. Хүссэн сургуультай бүхий л мэрэгжлэр сурч болно гэсэн. Тэгээ мэдээж том одоо сургуулиудтэй Сөүлдээ, Янцэдээ ч гэдэм үү. За ерөнхийдөө ингээл манай Монголын том сургуулиудтай л адилхан нэг сургууль дотор чинь маш олон төрлийн салбар, маш олон төрлийн мэрэгжлүүд байгаа. Тэгэхээр ийм асуулт одоо битгий асуугаарэ бас гэж хэлмээр байна. За тэгээд та бүхэнд энэ доор гарч байгаа сайт руу ороод энэ ч бол одоо энэ сайтад бол ерөнхийдөө Солонгос улсын бүх одоо ихтэй сургуулиудын мэдээллүүд байгаа. За тэгээд өөрөөсөө сайт руугаа ороод монгол хэл дээр болгож яагаад тэтгэлгийн талаар сургуулиудын талаар өөртөө сайн судлаад тэгээд сургуулаа сонгоорой гэж хэлмээр байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ ярих байгаа одоо бид бүгдийн сэдэв маань Солонгос улсад гадаад оюутнууд анагаахаар сурах боломжтой юу гэсэн сэдэв байгаа. За ингээд хамгийн нэгдүгээр нь юугаар ярих гэхээр ямар хэл дээр сурах вэ? За мэдээж Солонгос улсад бол одоо эмчийн мэргэжлээ сурахад бүх хичээл нь Солонгос хэл дээр оноо. Тэр ч утгаараа та одоо маш өндөр түвшний Солонгос хэлний мэдлэгтэй байх хэрэгтэй. За топик одоо шалгалтаар ярих юм бол 4 оноос дээш оноотой ерөнхийдөө байж иж эмчээр сурах боломжтой гэдэг байна. За тэгээд манай монгол хүүхдүүд асуудаг топикийг одоо Монголд заавал өгөх юм уу? Солонгост очиж өгөх юм уу? За эсвэл яа тийм бэ ч гэдэг юм те. За тэгэхээр хэрвээ солонгос хэлгүй байх юм бол эхний 1 жил одоо ерөнхийдөө солонгост ирээд хэлний бэлтгэлд 1 жил сурч болдог шүү дээ. За тэгээд 1 жил хэлний бэлтгэлд хувийнхаа өөрсдийн зардлаар сураад тэгээд одоо топик шалгалтаа өгөөд 4 оноогоос дээш одоо оноогоо авч болох нь. За эсвэл Монголда бас одоо солонгос хэлний дамжаандаа суугаад яг адилхан бас 1 жил сураад тэгээд өөрөөс чинь л одоо шалтгаална гэсэн. Маш сайн сурсан бол та мэдээж топикийнхаа шалгалтыг Монголда 4 оноогоо аваад шууд сургууль руугаа одоо apply буюу бичиг баримтаа бүрдүүлэхдээ топик онооныхаа материалаа бүгдийг ингээд өгөөд явуулна. Яг л TOEFL IELTS дээр адилхан шүү дээ. Монголда өгөөд тэгээд авсан оноогоо их сургуулиуд руугаа явуулж одоо бүртгүүлдэг шүү дээ. Түүнтэй яг адилхан гэсэн. Хоёрдугаар асуулт болохоор анагаахаар сурахад одоо үндсэн шаардлагууд нь юу вэ гэхээр мэдээж 12 жилээ төгссөн ерөнхий боловсролын гэрчлэгээтэй. За тэгээ хувийн хэрэг, дүнгийн жагсаалт гэх мэт шилмүүд дээр орчин шүү дээ. За тэгээд маш өндөр оноотой ерөнхийдөө голчтой байх хэрэгтэй. Тэгэхээр хичээлээ маш мундаг хийдэгтэй. Бүх хичээл нь A100 ч гэдэм ерөнхийдөө онооч маш өндөр байх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь топикийн одоо 4 оноо буюу 4 онооноос дээш оноотой байх ёстой байна. Анагаах биш сургуулиуд бол ерөнхийдөө хвчлэн топикийн шалгалт бол топикийн 3 оноо буюу 3 онооноос дээш оноо шаарддаг. Зөвхөн анагаахын мэргэжил одоо эмчийн мэргэжил маань маш солонгос хэлний өндөр мэдлэг шаарддаг бол 4 оноо буюу 4 онооноос дээш оноо шаарддаг байна. За тийм болохоор солонгос хэл сурах маш чухал байгаа. Аах бол нийт дээр 6 жил сурна. Монголтой л юу адилхан гэсэн. Бакалавраар 6 жил сурна. За 6-аас 8 жилийн ерөнхийдөө эхний 2 жил нь болохоор pre-medical буюу эмнэлзэн одоо яг бакалаврын ерөнхий мэдлэгээ бол эхний 2 жил орох нэ. За тэгээд дараагийн 2 жил нь болохоор клиникийн өмнөх суурь шинжилгээ ухаан гэж орох нэ. За тэгээд сүүлийн 2 жил нь мэдээж эмнэлэг дээр одоо дадлага хийх маягаар орох нь байна. За солонгост анагаахаар сурахад сургадаг хэдэн сургууль байдаг вэ гэсэн байна. За тэгээд дунджаар бол 36 сургууль байдаг. За тэгээд төлбөр болохоор ерөнхийдөө анагаахаар одоо эмчээр сурах нь Солонгос улсад хамгийн үнэтэд ордог, өндөр төлбөртэй ордог. Ерөнхийд нь ер нь их сургуулиудын төлбөрүүд бол би өмнөөс хэлжсэн. Жилийн 4,500 5 сая вон ч гэдэм үү тэр хавцаа ер нь байдаг. Тэгтэл анаах болохоор жилийн төлбөр нь дунджаар $15,000 буюу солонгосоор нэг 16-7 сая вон гэсэн үг байх нь шүү дээ. За тэгээд үүнийг Монгол төгрөгт ороод өөртөө бодоод үзээрэй.
За тэгээд үүн дээр мэдээж сургуулийн төлбөр дээр нэмэгдээд байр хоол тэ хичээлийн одоо хичээл хэрэгтэй юу гэдэг ингээд хувийн одоо амжиргааны зардлууд нэмэгдэх нэ. Ерөнхийдөө та бүхэндээ Солонгос улсад одоо ангаахаар сурахад хамгийн топ 10 одоо ихтэй сургуулийн жагсаалтыг ингээд доор хүргээд явчих. За мэдээж Seoul National University College of Medicine би одоо дандаа англи хэлээр хэлээд байгаа. За Seoulд Солонгосын үндэсний сургууль гэсэн. За Songyangwon University, Yonsei University College of Medicine одоо Yonsei их сургуулийн ангаахын сургууль гэж байх нь. За тэгээд University of Ulsan College of Medicine гэж байна. За Korea University College of Medicine. За тэгээд College of Medicine, the Catholic University of Korea. За Gyeongbuk National University School of Medicine. Gyeongbukтэй бол бас маш их алдартай. За тэгээд Busan National University School of Medicine. За Busan-ы үндэсний сургууль. За ингээд Inje University College of Medicine, тэгээд Hanyang University College of Medicine, Hanyangday гэх байдаг. За ингээд энэ 10 сургууль ерөнхийдөө эмчийн мэргэжлэр бол топ 10-д ордог байна. За тэгээд Солонгост ангаахаар сурахад хэцүү юу гэж асуусан байна. За тэгээд Солонгос байдгаа Монголдо ч гэсэн ангаахаар сурахад маш хэцүү байдаг шүү дээ. Маш олон одоо он жил шаардна. За дээрэс нь маш олон одоо тэгээд латин үсгээр өчнөө юм зузаан бит номнуудыг цээжлэн иймч болж байгаа гэдэг чинь тэр утгаараа маш хариуцлагатай хамгийн одоо хүнд бас мэрэгжил шүү дээ. Тэр ч утгаараа одоо хүн төрөлхтөнд энэ коронавирусаас болоод ч гэсэн эмчнэр, сувилагчнэр ерөнхийдөө ямар их чухал үүрэгтэй те ямар их мундаг байдгийг бол бид бүхэн алхам бүртээ одоо ойлгож байгаа. Тийм болохоор эмчийн мэрэгжлийн эзэмших гэж байгаа бол мэдээж сэтгэл зүрх бүх зүйлээ одоо хичээл номдоо зарцуулдаг. Бүхэл зүйлээ мэрэгжилтэд зориулдаг юм байдаг байна. За тэгээд солонгос мэдээж сурах нь одоо өөрийн хэл биш. Дээрээс нь солонгос хэл дээр хэр чинь бүр маш их хэцүү байна гэсэн үг шүү дээ. За тэгээд маш хэцүү ч гэсэн хүн болгон бас дуртай мэрэгжилтэй хайртай хам бол даваал гардаг юм 6-8 жил байна. Солонгос хүүхдүүд өөрсдөө ч гэсэн одоо солонгосын Seoul дээр тэ манай харуулсан Moise гэсэн шүү дээ. Энэ сургуульд бол маш их өрсөлдөөнтэй ордог одоо Seoul дээр. Тэгээд сургуульдаа нэгдвэ шүү дээ. За дүүрэгтээ нэгдвэ шүү дээ. Ангидаа нэгдвэ шүү дээ тий. Ерөнхийдөө нэгт ордог сурагчид одоо Яши дээр хам нэгт барыг л нэгт бичигдчихэж Seoul-д эднэрт бол ордог тийм их өрсөлдөөнтэй. За тэгэхээр гадаад оюутнууд ч гэсэн хэрвээ одоо ангаахаар ийм сургуулиудад өрсөлдөх гэж байгаа бол одооноос ерөнхийдөө өөрсдийнхөө сургалтын одоо чанартай сургалтын дүн бүх зүйлтэй анхаарал ямар ч гэсэн маш олон одоо сургуулиуд руу нэгэн зэрэг ерөнхийдөө apply буюу бүртгүүлэх хэрэгтэй. Тэгж бүртгүүлж ийж за тэгээд солонгос хэлтэй маш мундаг 4 оноотой байж ийж энэ сургуулиуд руу ямар ч байсан бүртгүүлэх материал яваад тэнцэг хэсгээ одоо мэдэж болох нэ тий. Тэгээд ямар ч байсан болохгүй юм гэж бол байхгүй, бүтггүй юм гэж бол байхгүй. Өөрөө л хүсэх юм бол бүх зүйл боломжтой гэж хэлмээр байна. Солонгос ангаахаар одоо төгсөөд эмч болохын тулд юу шаардлагатай вэ гэсэн мэт. За тэгээд бакалавра 6 жилээр төгснөхийн дараа ерөнхийдөө ахиад аспирантураар ер нь дахиад 2-4 жил гэдэг эмчнэр чи ерөөсөө сурч дуустдаггүй мэрэгжил бол эмч биш шүү дээ. За тэгээд 6 жилийн бакалавра дуусгачаад өөрөө ингээд нарийн мэрэгчлэр цаашаа явдаг штэ. Дотрын эмч болох юм уу те. Ямар одоо яг нарийн аль талаар нь мэрэгшээд ингэж явах юм гэдгээ дахиад одоо аспирантур сурах нь. За тэгээд ингэж сурч явсаар аваад юуны солонгостой ахиад Korean Medical Licensing Examination гэж байдаг. Энэ нь болохоор солонгосын одоо эмнэлгийн одоо эмчийн лицензийн үнэмлэх болгодог шалгалт байдаг. За тэгээд энэ шалгалтанд тэнцэж одоо солонгос хүмүүс те аль бие усны эмч болох эрхийг авдаг байна. За тэгээд мэдээж гадаад оюутнууд болохоор оюутан байх хугацаанд энэ тэнд одоо эмнэлэг тэгээд Hakyo Pyongyang гэж байдаг ерөнхийдөө том эмнэлгүүдэд одоо профессороо дагаад дадлахт бол гарах нь. За тэгээд өөрөөс чинь шалтгаална маш их авьяастай маш мундаг хөдөлмөрч юм байх юм бол багаасаа ерөнхийдөө ингээд дадлагаар яваад тэгээд тухайн эмнэлэгтээ үлдээд ингээд лицензээ авчих юм бол ажиллах боломжтой байна. За тэгээд эмнэлгийн одоо юу гэдэг эмчнэрийн цалин бол Солонгост бол топ 10 одоо өндөр цалинтай мэргэжлийн нэгт тооцогддог. За тэгээд мэдээж одоо маш өндөр цалинтай эмч бол мэдээж шүдний эмч те тэгээд юуны бис заслын эмч. За Солонгос ч одоо тэгээд гоо сайхны бис засалчаар бас алдартай орн шүү дээ. За тэгээд гоо сайхны бис засалч гэдэг юм уу. Ерөнхийдөө англи дотрын эмч юм. Ер нь Солонгост бол ангаах бол маш мундагт ордог.
Тэгээ та бүхэн ч өөрсдөө мэдж байгаа сүүлийн үед одоо монголчууд солонгос улсыг маш их зорин ярьж эмчлүүлдэг болсон шүү дээ. За гэхдээ эмнэлгийн одоо систем одоо бүх зүйл нь маш өндөр хөгжсөн дандаа даатгал дээр эрүүл мэндийн даатгал дээр суурилсан системтэй. За тэгээд даатгалгүй байх юм бол ерөнхийдөө солонгос улс ч гэсэн манай одоо Монголын одоо эмнэлгээс 10 дахин өндөр үнэтэй эмчлүүлэхэд. За ингээд өнөөдөр энд хүрээд одоо эмнэлгийн одоо тий ангаах цулж болох уу гэсэн талаар ярилцлаа. За тэгээд та бүхэндээ өшөө одоо нэмэлт асуултууд байвал сэтгэл хэсэгт бас асуугаарай. За тэгээд намайг TV-тэйгээ subscribe дараад найзуудаа бас share хийгээд тий олон subscriberтэй болгож өгөөрэй. Миний сувгийг ингээд дэмжээрэй гэж хэлмээрээ. За тэгээд цаашдаа солонгосынхаа талаар мэдээлэл оруулсарай хална. Ингээд баяртай намайг TV